Дэлхийн дахны цаг тооллын ялгуур сэдвээ дэвтэртээ бичээрэй. Хүн төрөлхтөн хөгжлийн ихэнх үедээ цаг хугацааг юугаар хэмжиж хэрхэн ойлгож байсан бэ? Дараах бичлэгийг үзээд асуултаа хариулаарай. Эртний соёл иргэншлүүдийн амьдралаа залгуулдаг гол хүчин зүйл нь тариалан байлаа. Тэгэд тариалангийн ажлаа зохицуулах, ургац хураах, цагаа тооцоох, улирлын чанартай хур тунцуудыг тодорхойлох гэх мэт ажлуудад цагалбар буюу Хуанли календар зайлшгүй шаардлагатай байв. Одоо бидний ашиглаж буй дэлхийн нийтийн түгээмэл цагалбар бол аргын тооллын буюу нар суурьтай цагалбар юм. Харин зарим орнууд уламжлал баярын өдрүүдэд тодорхойлоход бэлгийн тооллын буюу сар суурьтай цагалбарыг хэрэглэдэг. Аливаа цагалбарыг гаргахад нар, сар ба дэлхийн хөдөлгөөнийг чухалчилж үздэг. Эрт дээр үед хүмүүс дэлхийг хөдөлдөг гэдгийг мэддэггүй байв. Нар дэлхийг тойрдог гэж үздэг байсан бөгөөд нар дэлхийг нэг тойрох хугацааг өдөр гэж нэрлээд сар дэлхийг нэг тойрох хугацааг сар гэж нэрлсэн байна.